Гурвалжны медиан ба хөндийн төвийн тухай бичлэгээрээ бид хөндийн төв нь 3 оройгоос татсан медианы дагуу 3-2 дээр байна гэдгийг үндсэндээ баталсан. Харин одоо 2 хэмжээс гурвалжинг 3 хэмжээст дээр ашиглах бөгөөд дээр дурдсанчлан бага зэрэг энгийн зураглал хий. Гэхдээ хэн нэгэн 2 хэмжээс хувилбарын хувьд сонирхолтой баталгаа харахыг хүсэж байгаа байх. Үүнийг яагаад хийж болох вэ гэж? Тэгэхээр дурын гурвалжины хувьд баталцгаая. Би x тэнхлэгийн дагуу гурвалжныхаа нэг талыг авъя. Энэ нь гурвалжны нэг тал тул бусад талуудыг илүү хялбархан гаргаж олно гэсэн үг. Гурвалжны өндрийг y тэнхлэгийн дагуу энд буусан байхаар зурах ёстой. Энд энэ гурвалжны хувьд y тэнхлэгийг энд зуръя. Үүнийг y тэнхлэг гэе. Дараа нь энд x тэнхлэгийг зуръя. Бид үүнийг дурын гурвалжны гэсэн. Иймээс эндээс энэ хүртэлх зайг А гэе. Энэ нь энэ оройн координаттай тэнцүү тул энэ цэг нь А0 бөгөөд энэ зай нь А болно. Харин энэ зай нь Б-тэй тэнцүү бөгөөд энэ цэг нь хасах B0. Харин одоо энэ зайг мэдэж болох бөгөөд энэ зай буюу энэ цэг нь 0C болно. Ямар ч гурвалжныг ийм байдлаар илэрхийлж болно. За одоо медиан болон түүний төвийн тухай батцгаая. Би зөвхөн 2 медианы тухай л ярив. Учир нь 3 дахь медиан хөндийн төв дээр огтлцдог. Иймээс эндээс медианыг олвол энэ гурвалжны энэ талын дундаж цэг болох ёстой. Энэ хоёр цэгийн дундаж болох бөгөөд тэгдээр нэмэх нь А хуваах нь 2 буюу А-г хуваах нь 2. Харин энэ нь С дээр нэмэх нь Т-г хуваах нь 2 буюу С-г хуваах нь 2 болно. Үүнтэй төсөөлтөөр энэ талын дундаж цэгийг энд байна гэвэл энэ нь хасах B дээр нэмэх нь Т-г хуваах нь 2 буюу хасах B-г хуваах нь 2. Харин энэ нь Т дээр нэмэх нь С хуваах нь 2 буюу С-г хуваах нь 2 болох юм. Одоо эдгээр хоёр талын дундаж цэгийг оллоо. Одоо бид эдгээрийн оройнуудын холбосон шулууны тэгшгэлийг бичиж чадна. Тэгвэл медиан нь энэ шулууны тэгшгэл буюу хөх ягаанаар зурсан шулууны тэгшгэлтэй тэнцүү. Харин энд хоёр цэгийг шулуунаар холбоход үүссэн шулууны тэгшгэлийг бичиж болох бөгөөд огтлцлын цэгийг олбол медиануудын огтлцлын цэг буюу хөндийн төв болдог. Үүнийг бид энэ хоёр цэгийн хувьд бас хийж болох ба энэ хоёр нь түрүүнийхтэй ижил цэгээр огтлцно. Энэ шулууны тэгшгэл ямар байх вэ? Үнцгийн коэффициент нь y-ийн өөрчлөлт буюу c-г хуваах нь 2 хасах нь t-г, үүнийг хуваах нь x-ийн өөрчлөлт буюу a-г хуваах нь 2 хасах нь b байгаа учраас хасахын нэмэх b болох бөгөөд хуваарийг адил байлгахын тулд үүнийг нэмэх нь 2b хуваах нь 2 гэж бичиж болно. Энд сөрөг b-г нэмэх b болгосон нь 2b-г хуваах нь 2 гэсэнтэй адилхан юм. Бид эдгээрийг нэмхийн тулд заавал ижил хуваартай болгох ёстой. Ингээд хүртүр хуваар 2 нь 2-т хураагдаж үнцгийн коэффициент нь тэнцүү c-г хуваах нь a дээр нэмэх нь 2b болно. Энэ шулууны үнцгийн коэффициент нь энэ юм. Энд бид энэ шулууны тэгшгэлийг цэг болон үнцгийн коэффициентээр бичих томьёог мэднэ. Энэ шулууны тэгшгэл нь энд хөх ягаанаар зурсан бөгөөд ойлгоход хүндрэлтэй байвал энэ нь y-гээс хасах нь t-г тэнцүү, x-ээс хасах b буюу x дээр нэмэх нь b, үржүүлэх нь үнцгийн коэффициент буюу c-г хуваах нь a дээр нэмэх нь 2b. Энэ нь хялбарчлагдаад y-г тэнцүү энэ хэсэг болно. Энэ тэгшгэл нь энд байгаа медианы тэгшгэл юм. Медиан гэдэг нь энэ шулууны нэг гэрчим юм. Одоо үүнтэй төсөөтэйгээр үүнийг хийцгээе. Энд энэ шулуун буюу медианыг зурцгаая. Тэгэхээр түрүүнийхтэй ижил үнцгийн коэффициент нь y-ийн өөрчлөлт буюу c-г хуваах нь 2, хасах нь t-ийг хуваах нь хасах b-г хуваах нь 2, хасах нь a. Өөрөөр хэлбэл хасах нь 2a-г хуваах нь 2 болно. Ингээд үүнийг үржүүлвэл хүртүр хуваар нь 2-т хураагдах тул c-г хуваах нь сөрөг b хасах нь 2a. Тэгэхээр энэ шулуун буюу медианы тэгшгэлийн хувьд энэ цэг байгаа бас үнцгийн коэффициентээр үүнийг ашиглавал y-гээс хасах нь t-г тэнцүү
x-ээс хасах нь a, x-ээс хасах нь a-г үржүүлэх нь өнцгийн коэффициент буюу c-г хуваах нь хасах b, хасах нь 2a. Бидэнд эдгээр хоёр шулууны тэгштгэл байна. Тиймээс үүнийг ашиглаад тэдгээрийн огтлолтын цэгийг олж болох бөгөөд энэ нь хөндийн төв юм. Эдгээр нөхцлөөс y-ээс хасах нь тийг нь y-тэй тэнцүү. Адилхан утгатай. Энд ч гэсэн мөн адил y-тэй тэнцүү. Энд хэлсэнчлэн энэ хэсэг нь энэ хэсэгтэй тэнцүү болно. Ингээд x дээр нэмэх нь b, үржүүлэх нь c, хуваах нь a дээр нэмэх нь 2b тэнцүү. X-ээс хасах нь a, үржүүлэх нь c, хуваах нь хасах b, хасах нь 2a болно. Энд хоёр тал c-д хураагдах тул c нь тгээс ялгаатай бөгөөд энд эдгээр хоёр хэмжээнд тэнцүү байгаа. Энд эдгээр хоёр c нь хураагдана. Одоо энэ тэгшгэлийг солбон үржүүлвэл x дээр нэмэх нь b, үржүүлэх нь энэ тэнцүү, a дээр нэмэх нь 2b, үржүүлэх нь энэ урт. Тэгэхээр үнийг ингэж бичиж болно. X-ийг үржүүлэх нь хасах b, хасах нь 2a, нэмэх нь b-г үржүүлэх нь энэ буюу энэ хасах b-гийн квадрат, хасах нь 2ab болно. Харин энэ нь тэнцүү, энийг үржүүлэх нь энэ буюу x-ийг үржүүлэх нь энэ буюу x-ийг үржүүлэх нь a дээр нэмэх нь 2b, хасах нь a-гийн квадратыг хасах нь 2ab. Үүнийг хэлбэрчилбэл хоёр талд нь хасах 2ab байгаа тул энэ нь хураагдана. Үүнийг дарж тэмдэглэе. Ингээд энэ тэгштгэлийн хоёр талаас үүнийг хасвал хасах x үржүүлэх нь a, нэмэх нь 2b. Харин эндээс үнэс жоохон өөр байдлаар үүнийг хасвал энэ нь x-ийг үржүүлэх нь хаалтан дотор сөрөг тэмдэг бичигдэх бөгөөд хасах a, хасах нь 2b болно. Хасах хоёр талд квадратуудыг нэмэх ёстой тул нэмэх нь b-гийн квадрат, нэмэх нь b-гийн квадрат. Энэ талууд дээрх x-тэй гишүүдийг эмхтгэвэл энэ тал буюу 100 гаруй талын x-ийн коэффициент нь хасах b-гээс хасах нь 2b, хасах 3b. Хасах нь 2a-гаас хасах нь a, хасах 3a. Үржүүлэх нь x. Тэнцүү энэ нь хураагдаж тэнцүү b-гийн квадрат хасах нь a-гийн квадрат болно. Энэ нь жоохон сонирхолтой харагдаж байна. Бид үүнийг эвтэйхэн хэлбэрчилж болохоор байна. Хаалтны өмнө 3-ыг гаргавал 3-ыг үржүүлэх нь b, хасах нь a. Үнэн дээр хасах 3-ыг гаргая. Тэгвэл хасах 3-ыг үржүүлэх нь b дээр нэмэх нь a болно. Үржүүлэх нь x. Энэ тал бол b дээр нэмэх нь a-г үржүүлэх нь b-гээс хасах нь a болох бөгөөд тэгштгэлийн хоёр талыг b дээр нэмэх нь a-д хуваахад сөрөг 3-ыг үржүүлэх нь x тэнцүү b-гээс хасах нь a болох бөгөөд x тэнцүү b-гээс хасах a хуваах нь хасах 3 болно. Энэ нь a-гаас хасах нь b, хуваах нь 3 гэсэнтэй адил юм. Тэгэхээр бидний хөндийн төвийн x координат нь a-гаас хасах нь b, хуваах нь 3 бөгөөд үүнийг эндээс харж болно. 3 медианы хувьд a хасах нь b гэдэг нь энэ зай. Үүний 3-1 гэсэн үг. Бид энд зөвхөн x координатын тухайд төвөгтэй болгомооргүй байна. Бидэнд y координатыг тооцоолцгоё. Бид буцаад өмнөх тэгшгэлүүдийнхээ оронд x-ийн оронд энэ медианыхаа тэгшгэлд орлуулвал y тэнцүү x-ийн оронд үнийг орлуулвал a хасах нь b, хуваах нь 3. Хасах нь a буюу ижил хуваарьтай болговол энд 3a-г хуваах нь 3. Энд үржүүлээд 3-т хуваахад энэ нь ийм гарна гэсэн үг. Үржүүлэх нь c. Хуваах нь хасах b, хасах нь 2a тэнцүү. Энд хуваар нь адил тул a-гаас хасах нь 3a буюу тэнцүү хасах b.
А-гаас хасах нь 3А буюу хасах 2А. Ингээд энэ нь B-гээс хасах нь 2А болно. Үржүүлэх коэффициент болох 3-1C хүртвэр нь ийм болно. Ингээд B-гээс хасах нь 2A нь үүнтэй хураагдаж Y-ийн координат нь тэнцүү, C-г хуваах нь 3 болно. Тэгэхээр энд Y координат нь C-г хуваах нь 3 болж байна. Одоо эдгээр координатыг ашиглан хоорондох зайг олж болно. Та хүсвэл үүнийг чөлөөтэй хийж болох хэдий ч бага зэрэг хэлбэршүүлэх боломжтой. Энэ бол минийхаар бага зэрэг хэлбэршүүлж байгаа юм. Би гурвалжны хүндийн төвөөс буух өндөр буюу Y координатыг мэднэ. Энэ нь 3-C болно. Энэ цэг C-г хуваах нь 3 болно. Магадгүй би дараа хэлбэр тайлбар ашиглаж болох байх. Энд харуулах ёстой гол санаа нь энэ цэг нь оройгоос татсан медианы дагуу явбал уртын 3-2-той тэнцүү байна. Оройгоос татсан медиан нь ийм байна. Энэхүү бичлэгт дундаж цэгийг энд байна гэдгийг үзүүлсэн. Энд энэ урт нь 3-2 бөгөөд энэ нь эндээс 2 дахин урт байна. Энэ урт медианы нийт уртынхаа 3-2 нь юм. Тэгэхээр үүнийг бид хэрхэн хийх вэ? Бид үүнийг хийх энгийн арга бол гэхдээ бид үүнийг хийхдээ координат ашиглаж болно. Энгийн арга бол төсөөтэй гурвалж ашиглах юм. Энд байгаа өндөр буюу цэнхрээр тэмдэглэсэн тал бол C гэдгийг мэднэ. Энд энэ урт нь C-г хуваах нь 3, эсвэл 3-1-ийг үржүүлэх нь C бөгөөд энэ өндөр нь энэ өндөр нь 3-2C-тэй тэнцүү. Энд та төсөөтэй гурвалжны өгөгдлийг ашиглаж болно. Нийт урт буюу энэ медианы уртыг I гэе. Энд оройгоос энэ хүртэлх медианы уртыг хэрхэн тооцоолох вэ? Энэ хүртэлх зайг үүнийг өөрөнгөөр тэмдэглэе. Энэ хоорондох зайг нь нэрлэе. А, Б, С-г ашигласан тул үүнийг D гэе. С, D болон E-ийн харьцаа 3-2 гэдгийг үзүүлж болно. Үүнийг хийхийн тулд төсөөтэй гурвалжны харьцаа ашиглавал энэ нь нэг гурвалжин нь нөгөө гурвалжин нь энэ том гурвалжин юм. Эдгээр энэ оройн өнцг нь адилхан. Бас эдгээр нь хоёулаа энд тэгш өнцгтэй тул төсөөтэй гурвалжны чанар ёсоор 3 дахь өнцөгч бас тэнцүү болно. Тэгэхээр энд 3-2 C-н энэ нь жижиг гурвалжны босоо тал юм. Бид үүнийг 3-2C-г хуваах нь нийт урт буюу энэ талын харгалзах тал болох C-д хуваасантай тэнцүү. Энэ нь мөн жижиг гурвалжны гипотенуз буюу D-г хуваах нь том гурвалжны гипотенуз болох I-тай тэнцүү болно. Энд бутархан хуваар нь хураагдаж энэ харьцаанаас энэ урт нь нийт уртынхаа 3-2-той тэнцүү болж байна. Хоёр хэмжээс баталгаанд ямар ч медианы хувьд хүндийн төв нь оройгоос 3-2 зайд хүндийн төвөөс талын дундаж хүртэлх зай нь медианы 3-1 байна. Энэ видео та бүхэнд таалагдсан гэж найдаж байна.